Шөнийн тэг 2 цаг. Намун бүсгүй ажил дээр ихэд оройтон такси барих гэж зам даган явсаар багшийн дээдийн хойд буудал дээр иржээ. Зөөлөн шиврэн орох бороо ширүүсхэн хэрээр гудамж талбайд харагдах цөөн тооны хүмүүс үүрлүгөө орох шоргоолж мэт бүгд л алга болчихсон тэр. Такси баригдахгүй байсан тул намун цүнхээ уудлан гялгар тор гарган толгой дээрээ барин хойш алхахад түүний нүдний буланд Улаанбаатар зочид буудлын урд талын цэцэрлэгээс 2 залуу зам хөндлөн гарч өөрийг нь чиглэн явааг харлаа. Намун хурдан алхахад түүний хойно өнөөх 2 залуугийн алхалт ойрхон сонсогдох нь аюул түүнд тулаад ирснийг мэдэрчээ. Намун огцом эргээд зогсоход түүний хойноос дагаж байсан залуус гинтийн энэ хөдөлгөөнд мөн зог тусан нэг нь ээрч мууран сайн уу сайхан бүсгүй минь гэхэд намун юу хүмүүсв хоолзаа уучраа юу вэ хөлс өмгийг гомдоохгүй шүү ингээд хиламаа хацлан хэлэхэд нь тэднийг нилээн согтуу байгааг анзаарч сая л цээжиндээ багтаж ядан зүрхэн цохлон байсан айдас нь багахан арилж нэг гүнзгий амьсгаа гарган навчнууд минь ойртгол юм бол алаад хаяа шүү ингээд гартаа барьчих ямар нэгэн зүйл эргэн тойрондоо хайлаа. Гэтэл халдсан толгойтой нэгэн залуу толгоо нүүрэндэх борооны усаа шувтран арчаад халааснасаа хутаг бололтой зүйл гарган ирж шүд 100 чам шиг жингэр янханд алуулж ивэл ирэх хүн байхын хэрэг юу лээ ингээд намуун руу алхлаа. Намун өндөр өсгийтэй өтөр түргэн тайлж давшлагч этгээд рүү зай завсаргүй шидэж хөл нүцгэн эргэж харан зүгтлаа. Муу бие үнэлэгч ингээд нүрээ даран газар өвдөглөн суусан нь намууны шидсэн өндөр өсгийт түүнийг онож айхтар гэмтээсэн нь энэ байлаа. Зам даган гүйсээр гудамжны гэрэлгүй хэсэг рүү шувтхийн орсон нь энтер ном өргөө 2 кино үзвэрийн голын бургастай төгөл байлаа. Бутнуудын дундуур орон жаахан тайвшрахтаа зэрэгцсэн байхад энтер номын булан тойрон өнөөх 2 гайхал гарч ирэн ойрорчмор түүнийг хайсаар. Өлөгч минь чи хаана вэ? Гарч ирээд зүгээр л ярилцаа тохирвол тохир. Үгүй бол би чамайг барьсан газраа үгүй шүү. Ингэж аянга цахилан тэнгэр дуурахтаа зэрэгцэн ориллоо. Энэгээр алгаа тэр булангаар хоошоо иргэсэн болов гэвэл халдсан толгооноос нь цус урсан нүүрнийх нь урдуур бороотой холилдон байх залуу намуунд бүрч ихээр хорсон занаж тэр мүү гिचи холдож амжаагүй энэ хавьдл байгаа гээд намууны байх бутан төгөл рүү алхлаа. Яг л өөрийнх нь бой бутыг зүглэн ирэхэд намун дөрөн хөллөн сэмхэн мүлхөх гэтэл өвдөг рүү нь ямар нэг хурц зүйл сүлбэд орчихв. Чимээ гарахгүй хичээж шүд 100 хэвтчихлээ. Өвдөг нь тэсхийн аргагүй өвдөх бөгөөд арай гэж дээш их царан хэвтэж харанхуйд өвдгөө тэмтрэн барихад төөх хэрээний бургас зоогдож гуйн даган халуун шатам цус урсаж байлаа. Түүний байх бот руу ойртох тэр мөчөд цаа талын жижигхэн зочид буудлаас нэгэн залуу гарч ирэн. Ой залуусаа, яагаад бот руу шээж угаад байна? Гэвэл өнөөх халдсан залуугийн нэг хөл намууны нүүрэн тус газар гიშгхийн наан хөлөө эргүүлэн татаж хандаа шээж байсан юм байхгүй юм хайгаад. Согтуу новш чинь би чиний анд биш мэдүү. Тэгээд та хоёрын хайгаад угаа тэр янхан чинь хойшоо гараад явчихсан. Чи яаж мэдэж байгаа юм гэхэд зочид буудлаас гарч ирсэн залуу буудлынхан дээр байгаа камер руу заахад 2 залуу кино үзүүрийн баруун урд булангаар гүйлцсээр мойсын зам руу чиглэн харанхуйд уусан алга боллоо. Тэднийг алга болцоход буудлаас гарч ирсэн залуу яаран гүйсээр намуун дээр ирэн чи зүгээр өвдөг болохоо байлаа босч чадахгүй нэ гэхэд залуу асаагур гарган өвдгийг үзээд нэг огг хайдаад бурхан минь битгий хөдлөөрөө утас чинь байна уу гэхэд намуу байдгүй ажил дээр орхичгож залуу яаран буудлын руу орон томхон альчуур барьж ирэн намууны хөлдээгүүр нь тавиад түргэн тусламж дуудлаа.
Удалгүй түргэний машин ирж намууныг аваад явлаа. Намуун одоогоор ганц бие бөгөөд 33 настай. Ирэх хүнд итгэлээ алдсан охид бүсгүүчүүдийн л нэг. Ер нь бол хорвоог ганцаараа туулна гэж өөртөө тангарах тавьсан бүсгүй. Царай зүс бие галбир бол өөлөөд гоолоод байх юмгүй үзэгслэн төгс нэгэн. Тэрээр 13 настай байхдаа дутуу баригдсан барилга дотор тоглож угаад нэгэн гаж донтон залууд хүчндүүлж байсан бөгөөд өнөөх залуу нь мөн л 4 жилийн дараа намууны төгсөлтийн үдшилгээр эртнээс төлөвлөж бэлтгэсэн байдалтай гарч ирэн дахин хүчндэж байсан юм. Шүүхтэр сүүлчийн хэлэх үг нь би намуунд хайртай. Оюутан байхдаа баян үлгээд уул уурхаатай дайжгүй залуутай дотно байсан боловч их сургуулаа төгсдөг жил өнөөх залууг 3 хүүхэд гэр бүлтэй байсныг мэдээд үүрэн дээрээс үсрэх оролдлого хүртэл хийж явсан юм. Ажилд ороод амьдралд гялалзаж явхад нь намууны хойноос маш олон залуус гүйдэг байлаа. Аав ээжийнхэн үе зайгүй гуух, зэмлэх хоёрт нүдүүлсээр олон залуус дундаас удам судрын тандан байж дуугүй, томоотой, төлөв төвшин байрын залууг сонгосон боловч тусдаа гараад удаачгүй байхдаа өөрийнх нь ганц сайн найз бүсгүйтэй амраглаж байгаад гард толсон гэдэг. Байгууллагын шинэ жил ямар нэгэн амралт зугаалганд ч явхаа болсон. Тэр нэгэн жилийн зугаалганд хамт олноороо гарахад байгууллагын захирал нь түүнийг газар гიშгүүлэхгүй шахам харж хандаж хамт олонны зүгээс ирсэн арх пив дарсны шахалтанд тасарсан намуун өглөө нь захиралтайгаа нүцгэн нэг оронд байж байхдаа ихнэрт нь гардуулж айл гэр өмүүлэгчээрээ дуудуулан үлснээсээ туг тугаар нь зулгаалуулж хүн харахын аргагүй нүүрэндээ маажуулж байж. Хэд хоногийн дараа ажлаасаа гарах өргөдлөө өөрийн хүсэлтээр өгсөн билээ. Ингээд амьдралдаа ир хүнд итгэх итгэл нь алдарч 33 нас хүртлээр ганцаараа яваа бүсгүй. Сексийн хувьд 7 жил огт хүнтэй ойртоогүй бөгөөд үе үехэн хүн юм хойно бие махбод нь цаанаасаа хүсэх боловч огт өөр зүйл бодох зэргээр сатааруулсаар иржээ. Жилдээ ганц нэгхэн удаа нойтон зүүдэлж дотоож нь норсон сэрхэд тэрээр дотоочо тайлан хамраа чимхэн муухай царайлсаар огийн самд чихэн хаяна. Секс гэдэг зүйлээс хөндөрсөн 33 та бүсгүй харин энэ удаа өвдөгний нүд рүү гүн гүнзгий үзүүртэй зүйл орсноос болж түргэний машинд чадал мэдэн орилсоор явлаа. Өвдгийн дээш сойн барьсан учир гуй даган урсах цус нь үнэхээр их. Шүн дунд үл таних хүмүүсээс айн зүхтэж байхдаа намууны зүрх савнда багтаж ядан чичирч шиврээ бороо хувцсыг норгож орхисныг эмнэлгийн тоглог дулаан орчинд ирээд анзаарч совилогчийн тусламжтайгаар нойтон хувцаа тайлж хагас нүцгэн оронд хэвтлээ. Шөнийн нойрондоо алж яасан уу? Эсвэл өвчин намдаах тариандаа ч юм уу юутаач тайвширч гүн нойрондоо сэтгэл амар унтаж орхилоо. Өглөөний нар нүүрэн дээр нь тусаж цонхоор уй уйхэн сэвэлзэх салхи чих нүүрний хавцаа байх үсийг нь үлээж сэрвгнүүлэхэд намуун сэрж ойр орч маажин хагас дутуу нойроо үргэн эрүүгээ мултрах шахтал эвшээлээ. Хүлээн авахын яарлаа тусламжийн жижигхэн өрөөний дутуу хаагдсан хаалганы завсраар харахад эмч совилогч нар гүйлдэд их л ажилтай байх бололтой. Өчигдөрхөн хөдөлж чадахгүй байсан зовиртой өвдгөн ажин харж хөдлөхөд түнд ямар ч өвдөлт мэдрэгдсэнгүй. Тиймээс намуун өндийн босож хувцлаад орон дээрээ сун нүцгэн хөл рүүгээ харан өө баларсан юм а өмс гутлгүй яаж явнаа ингээд нүдэрээ өрөөн дотроос хөлдөөмсчих ямар нэг юм хайлаа. Түүнийг ийн гайхан сууж байтал совилогч жаахан охин орж ирэн "Игчээ та сэрчих үү? Өвдөг нь яаж байна?" "Одоохондоо ямар нэгэн өвдөлт алах шүү. Гიშгэж болох нь уу?" "Гიშгэж болно. Харин өмсөх гутал байдгүй." Гэхэд өрөөн дотор эмийн хайрцаг ухаж байсан совилогч иргэн харж "Өө, би мартчихсан байна штэ" гэсээр гараад явчихлаа. Бараг л сарын цалингийн талд нь хүрэхээр үнтэй гутал аваад
ганц хоёрхан өмсөд гудамжинд таарсан овлоггүй хачин хүн рүү шидэж орхисноо бодохоор хайрын юм гэж халаглаж харамсмаар ч юм шиг. Ийхүү гутлынхаа талаар бодон байтал совилогч охин гутлын барьсаар орж ирэхэд намун гайхан "Үгүй юу илээ, миний гутал мөн үү? Мөө гэд түүний өмнө тавихад намун үргэлжлүүлэн "Би энэ гутлыг гудамжинд хайсан юм болов? Эсвэл үгүй юм болов?" хэмээн гайхан бодол хийснэ. "Совилогчаа, энэ гутлыг хаанаас олоод ирэв? Нэг ах өглөө хүргэж ирээд явсан штэ. Ямар хүн юм бол? Өчигдөр 103 дуудлага өгсөн ах." Гэхэд намун сая л нэг ойлгох шиг болж "Зөв ингээд өөрөө өөртөөгөө ярилцсан өндөр өсгийтэй өмсөж болчихлоо" гэсэн шиг совилогч руу харахад намуунд совилогч нэгэн цаас сарвайн "Эгчээ, та энийг аваад 108 тоот руу ороод болт хийлгчих." "За ойлголоо. Эгч нь ямар нэгэн төлбөр төлөх үү?" "Эгчээ, таны эмчилгээний төлбөрийг төлчихсөн штэ." "Хэн?" "Өглөө ирсэн ах." Намун эмнэлгээс гарan ажил руугаа яаран явлаа. Өнөөдөр түүний хувьд ажил хийх ямар ч сонирхолгүй байх бөгөөд үе цонх руугаа очин алсыг харж санааширна. Яагаад ч юм өөрт нь тус хүргэсэн буудлын залуу бодлоос нь гарахгүй байлаа.